Эрхэм үзэгч та бүдийнхээ энэ өдрийн амгалан айлтгая. Гүндүгүү ярэ нэвтрүүлгийнхээ Наврызын баярт зориулсан тусгай дугаарыг та бүхэндээ өргөн барьж байна. За ингээд өнөөдөр манай нэвтрүүлгийн хамарт Баян-Улгийн аймгийн Дэлгүүн сумын хэрэг төх Монгол улсын өсөх өдөр начин Нурлааны Мустафа Морлин заатаад байна. За начаа турган давтаа сайхан орж байна. Сайхан орж байна. Сайхан орж байна. За бэлтгэл сургуулийн сайн байна уу? Сайн баг. За. Манай аварч бас бэлтгэл давгүй сайхан сэргээд ерөнхийдөө сайхан чангарж байгаа юм биш. Ойрмогхон болсон одоо хоёрч барилдаанд улсын өсөх өдөр начин Батчлуун улсын гард бадарч гээд эртээ өвчтэй бүхчүүдээр тав давж өгөрж байгаа харагдлаа шүү тийм ээ. Тий. Ч одоо ойрын би чинь бүтэн авраг гэмтчээ тэрнээс хойш бас бэлтгэл сургуульд биеийн байдлыг жоохон болохгүй байж байгаа да. Одоо л бэлтгэл чигт формд орж бас нэг 2 удаа шүүгдүүлсэн их баяртай байна уу. Цаашдаа бас нэг амжилттай ахиулж бэлтгэхийн төлөө явнаа. За тэгээд одоо өчигдөр Казах түмний одоо Наврызын баярт зориулсан улсын аймгийн алдар цолтой бүхчүүдийн барилдаан боллоо. Тэгээ энд бол одоо Баян-Улгийн бүхчүүдээс Төмөрбаатараас бусд нь бараг барилдсангууд ялангуяа Казах бүхчүүд барилдсангууд одоо хүмүүс бас гайхаж байна л да. Тэгээ өөрийн чинь хувьд болон одоо бусад бүхчүүдийн хувьд яагаад энэ барилдаанд оролцсонгүй вэ гэж одоо хүмүүс их сонирхож байгаа шиг байна. За миний хувьд бол бас гэмтэл жоохон сэтрээд барилдаж чадаагүй. Гэхдээ энэ бас хожим бутсан буруу байсан билээ. Барилдах байсан байна одоо муусан ч гэсэн тий. Мэдээж одоо арт түмний хүлээлт байсан юм байна. Тэр бүгдийг анзаараагүй юм байна. Одоо хүмүүс их гомдолтой байх шиг байна. Бас хүн ч одоо тэгээд хүний гомдоё гэж бодохгүй зүгээр ганцны үйлдэлээсээ болж одоо хүмүүс их гомдох жишээний тэгээд одоо ташаамд бас дараагийн барилдаанд одоо таслахгүй гэдгийг бас хэлье ба. Бус бөхчүүдийн бас өмнөөс би бас хариулж мэдэхгүй байна. За тэгээд Баян-Улгийн аймгийн Дэлгүүн сумын хэрэг төх гэл одоо зарлуулан барилддаг. Начин ер нь яг Дэлгүүн сумандаа төрж өссөн хүн үү? Хүүхэд бага насны амьдрал ер нь Баян-Улгийн аймгийн айлхан хаваар нь өнгөрсөн бай. За би ч одоо Баян-Улгийн аймгийн төв Үлгийн хотод төрж өссөн. Тэгээ ээж аав маань багш мэргэжилтэй хүмүүс. Тэгээд маань Дэлгүүн сумын харьяат хүм байсан байна. Тэгээд би ч одоо баг аса Баян-Улгийн сумын 3 дугаар багт их дугуй их ундаг гадуур их тэндэг тийм л хүүхдтэй байлаа да. Аймгийн төвийн хүүхд ч одоо малаа жоох бас жоохон гол. Ихэнхдээ тийм тоглоом наадгаа тий сакс тоглох ч юм уу гол зэлэх өвөл хоккей тоглох ч юм уу тий. Тиймэрхүү маягаар одоо Баян-Улгийн төвдөө бага нас өнгөрүүлсэн. Бараг өдөр болгон шахах голд байдаг гэсэн да би ч. Их сэлэх дуртай. Хожим нь одоо барилдахад бас тэр их тус болсон юм болов уу гэж боддог шүү дээ. Тэр усанд өнгөрүүлсэн цаг хугацаа тий. Их сэлдэг байсан байх нь. Тий. Усан цэлнэ гэдэг үний өөрийн одоо бие бэлтрийн хөгжил болоо тэр магадгүй одоо тэр булчин ширүүмс. Тэгээ тэр төсвөр дэвчээр одоо ер нь одоо хүнд юу суулгаж өгдөг юм ээ. Харин та одоо хүмүүс ярьдаг юм байлээ. Усан сэлсэн хүний бүх булчин ажилдаг гэдэг. Дээрээс нь бас нөгөө биеэ судлаж сурах, усанд яаж ивэхгүй байх, тэр том голыг чинь яаж гатлах. Гэх мэт тийм бас амар ирсэн тийм юмнууд хийж исэн билээ хожимд бодоход. Тэр чи одоо хөл тулж хөрөхгүй их гүнзгий том гол шүү дээ. Өргөн тийм ээ. Өргөн тэр голж одоо тэгээд сэлэх гэж бас нэг тэмцэх чадвар тэгтлаараа суулгаж өгд юм уу гэж боддоо шүү дээ. Одоо нэг ярилцлагандаа хэлсэн байсан да. Манай удмаас ч н одоо
өвөөгийн дүүн гэж аймгийн наадамд 6 төрүүлсэн хүн байдаг гэж ярьсан байсан. Хин гэдэг ямар бүх байна? За аймгийн урт зарчлан Иркэтайн дагас манай өвөө дагас зарчлан ихч дүү хоёрын хүүхдүүд байсан билээ. Би хожим нь мэдсэн л дээ. Тийм. Одоо Баянур сумын харьяад тэгээд өвөөгийн ээж талаас одоо тэр дагас зарчлан ээж талын хүмүүс их бяртаа. Одоогоор нөгөө өргөсөн том чулуу хатгалаастаа дийлэн сумд байдаг гэсэн би бас очиж үзөөгөө. Хүмүүсээ ам яриагаар бас тийм өргөж ийсэн хүн гэж сонсч ийсэн. Тэгвэл мондог тэнхээтэй хүн байж тийм ээ. Хэсэг одоо үлгийн хүчтэн дивжээндээ багшилсан бах. Өөрөө чинь шавнар гэдээ ярих юм бол одоо хин байна энэ Говтлээ аймгийн зан Говтлээ хинтрийг ерөөдөө бүхэн зам руу яаж хөтлж одоо оруулж ивэн ч одоо Монгол өхөө өргөнд бол бас хинтээч таарсан сайхан барилдчдаг даваа унаатай ерөнхийдөө бас бяртай их сайхан барилдж байгаа хөөшүүд. Яг анх айдос арслан маань үлгийн хүчтэн дивжийг үүсгэн байгуулад. Тэгээ дээдлийн хүмүүсээс одоо яг цаг завтаа бүхэд нэг цагаа гаргачих хүн байдаггүй. Эд барилдж байгаа би чинь юу тэгэхэд бас нас залуу дөнгөж 25 та. Тэгээ наа уучраа мэдхгүй баахан хүүхдүүд оюутнууд орж ирсэн. Тэднэрт нэг багшлах маягтай. Тэгээд нэг юм заасан болвол тэгээд сүүлдээ дөрдөө ороод өөрийгөө мартан багш. Тэгээд ерөөсө чи тэд зүнэ өөрөө сонирхгүй байгаа шүү дээ чинь. Тэгж нэг 2-3 жил болсон бас олонч залуучууд сайхан залуучууд ирж явсан. Бүхийн зам руу хөтлөн ч гэж ер нь яг хүүхд өөрөө сонирхолтой байж ижил барилдан тийм ээ. Тэгээд их сонирхолтой байх юм бол яг энийг ингэдэй шүү гэд зам руу чиглүүлж өгөхөөс биш одоо. Яг ч одоо энэ хүнийг бүх болгочийг бол бас хэцүү шүү дээ. Хүм болгох юм бол болгохс хэцүү шүү дээ. Тий. Тэгээ миний хувьд бол ерөнхийдөө яг тухайдаа тэр ийжсэн бэлтгэл хийжсэн хүмүүс нэг л юм яддаг байсан. Чи нэг бүхэл үнэн голосоо дуртай юм уу? Би чиний араас залгаж чадахгүй. Чи бэлтгэл асуулж өөрөө л хариуцлага өгөл. Тий. Чи өөрөө цаг зав хамаг юм аа чи бүхтөө зориулж чадах юм бол өөрөө тэр юм аа хүртэн. Тэрнээс учиргүй одоо ингээд босоо харилцаанд их дургуй гон л тээ. Одоо би мэднэ та нар дуугүй байж юм. Тэгээ өөрт нь одоо яг адилхан найз мэт харьцаад. За энийг бол ингээд дийтгэхдээ чи өөрөө л мэдтээ. Мэдчих чадах юм а зөвлөн тийм. Тий зөвлөн гэхдээ чи энийг миний зөвлөж байгаа юмыг авчижуулна хайчижуулна. Өөрөө сайн бод. Тэгээд ийм л юмар бас хэдэн жил хүүхдүүд бэлдээл яг дуртай нэг нь барилдаа дургуй нэг нь болооч цаг хугацаа ясараад явж ин да. Тэрнээс хойш одоо 19 оноос хойш 16 онд чинь би тэгж багшилт дүр ороод 19 онд ерөөсөө нэг нойрноос сэрсэн юм шиг болсон доо. За энэ боли. Одоо зүгээр барилт одоо юу багшилж маглах. Төөртөл хагар. Одоо хожимд бодоод байсан чинь би одоо ингээд танаа нэвтрүүлгийг бас дэлгэнтүүлж одоо надад үеийн үед багшилж исэн хүмүүст их баярлж явдیں۔ Шүү гэдгийг хэлмээр байна. Яагаад гэвэл багш хүн чинь шавийнхаа өмнөөс боддөг юм байна. Толгойг ажилуулдаг юм байна. Юм асуухлаар ингээ худлаа хариулчих болохгүй. Бодож байгаад хариулна шүү дээ. Тий. Тэр хүний алдаа оноо гэж үг шүү дээ, тий. Тэгээ хүн өөрийнхөө алдааг олж чадахгүй гэж хүний алдааг олно гэдэг чинь бас хэцүү л ажил байхгүй. Тэгэхээр багш хүний хөдөлмөр за дангац бүхийн багш гэлтгүй ер нь бол альва эрдэм ном юмыг багшилж байгаа хүнийг бол бид нэр хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Их баярлж явдیں۔ Шүү гэж үеийн багш нартаа бас ташрамт хэлмээр байна.
Ер нь их олон багштай хүн шиг байгаамаа тий. Одоо Бомбаяр зан, Адиа Хүүн ачин Сүхбат тавраг гал энэ хүмүүс төр зөрөгтэй. Тий. Одоо хин байна энэ хүмүүсээс гадна одоо миний мэрлээгүй тийм ээ. За одоо тэгээд миний мэдэхгүй юмыг тий надад хэлж өгч ийсэн юм болгоныг л багш л хийдэж штэ. Аа. Тэр байтугай би чинь машин удалж авахдаа change дүү агаараа дүү тэг багш л хийдэ. Ягаад гэхээр над зөвлөлт юм чинь энийг ав тэрийг димийгээд одоо тэр олон багш нараас авах юм аваад үдий зэрэгтэй явж байна да тэгэхэд бас алдсан онсон юм их байгаа. Тий их хүүхд тохтой их дотгошоо тийм хүүхд байсан болохоор одоо нэг загнах юм уу гэл загнахгүй ч гэсэн ингээд одоо хичээл ном гэл бэлтгэл тасалж гараад тэр чигээр очихгүй ч юм уу ингэж явж исэн үеуд их байгаа болохоор их санаа зовт эсвэл Аа. тий Өөрийн чинь хувьд одоо энэ их сайхан бүхий амьдрал руу анх яаж орж ямар бэлтгэл сургалтанд хамрагдаж ямар багшаар бүхэн эрдэм анх заалгаж эхэлж байв. За ямар ч юм хүүхэд байхдаа л миний хүүх болно доо гэдэг аа тэгээд өөрөө ч нэг амар туртаа биш мөртлөөсөө тэрэндээ нөгөө дүрдээ итгээд тэгээд нэг барилдах юу гарч ирэх юм бол барилдандаа гэж боддог байсан. Ажим тэгээд аймгийн спорт ороонд очиж бүхий зэгс мэгс байхгүй гэдэг байт. Одоо аймгийн арстан баяраа багш тэр очоод хитгэн хүүхэд юм заалгаал. Тэгсэн бас сайжирдаггүй. Өдөөний сумын хүүхдүүд чинь хар бор ажил хийсэн. Хүүхдүүд чинь их бяртай. Гар хөл чангарцсан тийм ээ. Тий. Орж ирээд бидэд надыг бол сэгсэрч байна. Тэгэл бодлогошорно. Одоо энэ би ч одоо эднийг хийж чадахгүй. Ямар юм бүх болдгийг гэж. Тэг яг хуу дуртай ер нь бол тэгээд хамгийн эцэст одоо дуртай юм хийж ижил хүн сайжирдаг юм шиг байна. Дуртай байгаа л тэгээд хүн аяхгүй ч гэсэн өдөр болгон тэндээ байж ин тэгээ сакс тоглоол ингээ байж итэл жилийн дараа гэхэд дээрээсөө бүгдийн сэгсэрдэг болсон шүү дээ. Тэгээд урам ороод өсвөрч чинь аймагт унхаа болоод. Аа. Тэгээ бие зааж эхлээл бас хүний бодол санаа гэдэг чинь сонин шүү дээ. Янз магадгүй өнөөдөр та бит хоёрын зөв гэж исэн юм маргааш бодохлоор ямар тохойд ямар тэнэг байсан юм бэ гэж бодсон шүү дээ. Тэр бас барилдаач одоо бас олон жил болчихж бодсон чинь 15 жил болсон. Тухайд тэр бас тэдэд онд би чинь арай өөр бодолтой байсан. Тийм үү? Аа. Тэр байтугай нөтнөн би өөр бодолтой байж байгаа энэ жил ингээл арай өөр бодолтой. Дараа жил ямар бодолтой байхаа өөрөө ч мэдэхгүй. Аа. Тий. Их тийм шатрон барилддаг үеч байсан. Их хурдан шуурхаа барилддаг үеч байсан бодоод байсан чинь их тэмдэглэг. Аа. Тэмдэглэгээ бичиж явж исэн бас онсон юм шиг байна. Тэгээ зарим үедээ их даравхан ч барилдана. Ер нь одоо тэр тэмдэглэлүүдээ эргээд уншихад ер нь ямар хоо сонин содон зүйлүүд гарч ирж байна. Алдаа оноогоо ер нь хэрд дүгнэж чадсан юм шиг байна тэднэрээсээ харж байхад. Харин тэгээ тухайн үед зарим юмнуудаа ингээл би өөрөө уншихаар ямар тэнэг байсан юм бэлээ гэж бодож байгаа. Жишээ нь одоо юу уншсан ч тэгж бодож байна. Жишээ нь одоо өсвөр усын аврагад ямар нэгэн байдлаар одоо өсвөрийн тэр үндэсний охин усын аврагад медаль авч иж усын солонд хүрнэ. Тэгэхгүй л димиш өгөөд өөрөөрөө гонтраагаал. Аха. Эсвэл одоо яадгийг зарим одоо ингээд аймгийн дөнгөж начин болж исэн үед штангл хийн. Тэгээ их маврыг харалтаа дандаа штанг хийж байна. Гэ бичсэн байх жишээ нь. Тий. Аа. Одоо гээ их маврыг одоо ийм штанг хийж ийн амжилт гаргаж байна. Штанг хийн гээл одоо ингэж бас алдчихсэн үе байлиг байхгүй. Хичээст одоо хүний үг сонсохгүй айгуу тийм өөрөө туршиж явж исэн их алдсан юм шиг байна. Сүүл бодоод исэн чинь
Нэг талаараа хүн бэлтгэхэд одоо өөрөө биеэрээ мэдэрсэн учраас одоо би сая хэлж ирсэн багш нар тухайд бас их заа зөвлөж исэн тий. Зарим юмнуудын сонсоогүй байхгүй тухайн үед яг үнийг хэлэхэд яг багш хэлж байгаа ч гэсэн дотроо бас өөр бодолтой сөрөглөлтөө өөрийнхөө явцсан. Өөрийнхөө тий. Ер нь бол энэ бол байдаг юм л да. Ямар ч хүн орж ирэхэд л чи юм хийх тэр авраг гарсангууд чи юм хийчих шүү дээ. Болоогүй нөгөө нэгдүгээр ангиас сураагүй байж бас 10 дугаар ангийн юм хийх гээд ингэж л алддаг юм байна гэж боддоо шүү дээ. Ерөнхийдөө одоо тэр багшилсан цаг хугацаа өөрийн чинь хувьд одоо амжилтаас хойшин татсан зүйл байж юу? Аль эсвэл одоо алтан оноогоо ухаархан жилүүд байж юу? Хэсэг хугацаа. За яг биеийн ерөнхий биеийн бэлтгэлжилт бол жоохон хоцорсон. Өгч өөртөө өгч авах гэдэг өөрийгөө хөгжүүлэх. Тэгтээ бас туршлага их сууд. Олон хүнтэй харьцаж байгаа чинь энэ ингэж тэр тэгж ингэж нэг тэдний алдаа оноог бас харж байгаа юм чинь тэр. Тэгэхээр тэр болгон өөрт бас шингэн тийм ээ. Тий, өөртөө бас шингэн. Одоо жудо барилддаг байлаа гэж юусэн. Тэгээд энэ одоо улсын зан анар та нар бол яг нэг үед нэг жинд барилдцгааж исэн юм шиг байгаа. Ерөнхийдөө жудо бөхөр ямар хэмжилт үзүүлсэн бол. За тэг жудо бөхөр чинь нэг сүрийн хөрөл мөнгө залуучдын алт мөнгө гэдэг. Тэгээд ихэнх та нарт өжигдсөн дөө. Саамбар нэг бас тий алт мөнгө хүрлгээд. Тэг насан туршид барилдж байгаа тохоогоо мултлаад. Тэгээд ирээсээ сонин би яагаад ч юм эргэж буцахгүй жуудаг бүр орхицсон. Яг уу явж исэн бол нэг төв дэлхийн авраг биш юм аа нэг гайгүй усын авраг бол явчих байсан болов л гэж боддоо ш тойжм. Арай нэг бас дахиад амжилт үзүүлсэн байх магадaltaй байна гэж боддог байх тийм. Тэр чинь нөгөө нэг хамгийн сүүлд 12 оны насны туршдаар орж байгаа тийч хожиж явж байгаа тохоогоо мултлаа. Тэгээд бэлтэг. Дөнгөж 20 настайгаас болцсон юм шүү дээ. Эрт төлсөн. Тэгээ юу залуучуудаас дөнгөж мултраад болцсон. Тэгээ үндэс рүүгээ бүр хитрхи их ороод үндэсний бүхд ер нь багасаа их дуртай байсан уу? Дуртай байсан. Нөгөө хөө ч одоо яг хөтэ тэгээд нэг урмын юм л да. Ганц нэг хүн даваад ирэнгүүтээ дуртай болвол тэрнээс ч одоо учиргүй хүүхд тахтаа нэг бөхчүүдийг нэг сайн таньдгүй байсан юм аа. За. Анх орж ирэл ган тогтох гэдгийг танихгүй. Бүх барилдах гал явж идэг. Миний нэг таних хүү гэсэн харж арж ирсэн. Танихгүй л гэсэн. Би одоо яаж мөх болох гэж байгаа мэдэхгүй. Сүүлд нэрийн сонсоод тийм биш тэгээд нэг амар сонирхдаг юм шинж байхгүй юм чинь. Тийм л байна тий. Ер нь үндэсний бүхөр одоо анхны цол гэвэл хаана авсан бэ? Анхны цолоо 10 онд Улаангос сумд төрүүлж ирсэн. Зэрэг цааны нутагт. Тий. Улаангос сумд очиж төрүүлээл ах заан болж ирсэн. Тэгээд 11 онд аймагтай барилцсан. Аймагтай 5-ын доорноос. Хэн дунж вэ? Одоо Ховдын аймгийн Цангуун баяр гэдэг хүнээс. Тонсон бахна. Гой тэр хүн авсан. Тэг 3 хүнээс авсан байгаа. Аа. Тэр жил Иркевлан төрүүлж Сэрг үзүүлж ирсэн. Тэгээд манай наадам их гойч залуучуудад их хэлтэй гой наадам болсон. Тэр жилийн наадам. Анх 256 барилтаа. Аймгийн начингууд амгаа. Тухайн үед чинь аймгийн начин байсан л да тэр уугнах. Аа. Тэгээд би ч яг нөгөө нэр хэлжсэн айгуу тийм шатрын барилддаг хурдан төргөнч барилддаг үе байсан. Зөв. Тэгээд их
золгоо хүлээсэн бол бас яг ч висийг сүлд боддгийг. Тэгээс яг тэрэн дээр болохоор нэг турган барилдаагүй жоохон барьж байгаа золгоч гэж бодоод золгоцсон юм. Гүүг энэ золгоогүй харин унчихгүй юу? Золгоогүй унцсан юм уу? Надаас их намхан хүн би чинь бас хав золгооноос гайгүй байсан тэгээд. Их үсэн. Яаж унах вэ? Инксима би ч бас барилж байгаад миний хуруу тулцсан. Тэнгүүтээ заахаа хуруу тулчлаа байж байгаа гэсэн чинь хөл аваад хөл авахаар би ч бас тэнэг тэн дээр зүгээр хаашаа байж байгаа саваад унчих юм дээр тэрэн дээр залгуулж барилдаад унтсан байхгүй. Хөл лав авсан хүн яаж тисгэх вэ? Тэгэж яаж ийсэн юм бэ? Дараа жил нь таашиг надан болоод за энэ жил ч өнгөчтэй гэж бодож итэл бас начин болцсон. Яаж болсон? Тэр чи одоо нэлээд том надан болоод энэ тентхийн бөхчүүд ер нь хэрсэн юм шиг тийм. Ерөөсөө нэгийн даваанаас ахуулаад том бөхчүүдийн аманд очоод том ч хэвчтэй одоо тухайд аймгийн цолтонгууд байж. Миний бодлоо тэг санагдсан байлгүй. Тэгээд дөрвийн наваа мега заата мега зааны хаяа. Тав дээр багхгүй начнаар очиж ирсэн. 6 дээр одоогийн содон маршлан унаал. Содон маршлан унаад. Ямгийн начны бол зул хангацсан. Содон дорж арслан ч одоо ид харцаг байсан бай таарах. Тий. Тэгээ яаж унжээ тий. Тэгээ бас сумлаа найзуу сумарж байгаа юм чи би хаях гэж үзэж байгаа юм чи. Их сумтай байсан юм аа. Тэгээд яг умсаа. Яаж байгаа юм болоо. Сүлдээ орох гонгодулцсан бахаад. Хамаа намаагүй дайраал. 13 онд яаж мөрөлдсөн юм бэ аймагта? 13 онд ч манай аймаг шүлхий гараад. Яг ид сайхан багт нөгөө юу яагаад. Наадам хашилцсан. Тэгээд чин ховдын наадамд очиж барилдаад. За. 4 5 дээр Батүлживт хоёр тунаа. За. Батүлжид унаад. За одоо энэ жил өнгөрлөөд гэж бодоод өөр бэлтгэл юу ч хийв. Тэнэд байж идэл наадам гэт 9 сард. Тэгээ 9 сарын наадам 5 дээр одоогийн аймгийн самаа бэхтэд унаад. Тэгээ сонгуулаад унжсэн. Тэр жил сэрэг дөрвөлж амбэг үзүүлсэн. Тэгээ хойдон жил нь цаан болоод Баямаг Хөвдийн Баямаг арслантай үзүр дүрмэлдээд аймгийн наадмыг алдчихсан да. Одоо альч газар очисон сумын ч бай, аймгийн ч бай, наадам тэгэл өөр аймгийн бүх юм уу, өөр сумын бүх ирэхэд тэгэл гадны бүхэд төрөвгөө алдахгүй гэж тухайн нутгийнхан үздэг тийм ээ. Тэгээ одоо Бүрнэгийн Баямаг арслантай хоёр үзүр дүрмэнд үлдсэн тэр наадам ер нь ямар хуу болж ив нутгийн олон мэдээж бас нутгийнхаа бүхийг төрүүлчихээсэ гэж хараад дэмжижийнх нь ойлгомжтой тэр үеийн сэтгэл зүй одоо тэгээ өөр аймгийн бүхтэй үзүр дүрм булаалахаар гарч их үе ер нь ямар байсан бэ? Харин тийм ээ. Ерөөсөө манайхан шүүгэлдэл миний нэрийг дуулаад төрүүлэх шүүлгэл. Би чи бас тэнтэй бие барьяастай тэгээд. Сонгуулаад унтсан дөө. Тийм үү. Тий. Одоо энэ аймгийн цол аваад ингээд цаашаага барилдаад явхад өөрт нэг тийм би нэг тэр цолонд хүрчих юм байна да гэдэг багцаа ер нь орж ирдэг байсан уу? Ямар цолонд ер нь зорж, ямар зорилго тавьж бэлтгэл хийж исэн бэ одоо? Нэ бодоод байсан чинь ихний эдэн жил бараг зориглохгүй шахав байсан юм шиг л. Их хол харагддаг байсан юм аа манай аймгаас чинь цолтон байхгүй. Тэгээ бүх өргөнд нэг хоёр давдаг хүн байхгүй. Ихний тэгээд ерөнхийдөө үеийн хүмүүс цол авч эхлэхээр л бодогддог юм байна. Би нэг хайж исэн юм чинь яахлаараа би болдгоо. Одоо нөгөө нэг хүний бас нэг хар гэдэг чи иймэрхүү амьдрал хэрэг болд юм биш үү? Тий. Тэгээ төрүүлсэн аймгийн арслан цолыг авсан наадам ер нь ямар хуу болсон бэ? 2015 он шүү дээ тэр чи тий. Тий 15 онд сэрэг зантад үлдээл төрүүлжсэн. Би ч тэгээд начин за арслан гэл. Тэгээд тэрнээс хойш аймагт барилдаагүй дээ. Тэгээ энэ аймгийн арслан болчоод ер нь улсын наадамд
хэдэн жил барилдчихэж цолон турсан бэ? Аймгийн арслан болчвол би чинь 16 онд 3-ын даваанд хөгжлийн аширт арслан тус. Тэгээд тэрний дараа чинь бас 2-ын даваанд Завхны Ганбаатар арслан тус. Ойдын жилд Баян онгорын цэрэн тогтохдоо учраас тэгээд 19 онд дөрөв даваад юм бол тарслан гэсэн тийм ээ. Энэ хүүхдүүдэд ер нь яаж унаадаа тухайн юм бэлтгэл сургууль ер нь хэр орж ирж исэн тэд нартай барилж исэн тухайн юм барилдааны уур амьсгал үйл явдал нь ямар хоол зөвлөжсэн яаж өмжсэн тий. Оо яах вэ тэгэл унхай хөрвөл тэгэл юм бол сонгуулж идэвсэн. Тэгээд начин болдог жилээ бүр сайхан цаанд яг нэг хөл шүүрдэг дээр нь шүүрүүлэл онсон. 19 онд чинь 5 дээр бас нэг доошлчих юм болов уу гэж бодож ирсэн. Тухайн жил бас нэг гайгүй амар зэрэгтэй бас нэг төрүүлсэн, одон шүгүртсэн байсан. Тэгчихлээ оюун бол авчлаа гэл. Яста одоо оюун бол тэг одоо нэр хайж үзэх шүү дээ. Гэ сууж итэл боксинг багш. Ханар багш маань. Дэмжиж сууж ирсэн. Чи мэдж байгаа үстэй хүний боксд бол хүний хожих хүсэлгүй бол рингэнд битгий гаргадсан шүү дээ. Чи тэр хүнийг давах хүсэлгүй бол очиж барилдаж яах юм. Битгий гаргах гэсэн чинь тэрэн дээр ирлэгдээл гар шазаатал үтсэн. Тэр ер нь харгалчих боломж байгаагүй юу? За яах вэ? Тэгээд хүмүүс ийм гэхээ тийм гэхээ яс юм дээр юм бол бидний үеийн тасарсан бүх штэ. Өсвөрөөсөө ахуулж унаагүй. Биднэрт бол унаагүй тий. Яг хоо тухайн үед нэг надыг хайчихгүй яваа гэх гэж бодсон. Үлдээчихгүй яв тий. Тэгээ яг нөгөө за энийг чи би нэ хаяагүй дээ. Гэ сууж идэл тэрэнд ирлэгтэл яг шазаатал барилдахгүй юу? Тий. Гурван даван тунсан аймгийн урсарсан Мөнхбаатар аймгийн орсон Хүтэрбод 2-ын барилдаанд давуу итлаа. Баян аймгийн Дэлгүн Үнс Мариат Зэвсэг 41.3 дугаар анги өлгийн өчтөн бүгийн дэвчээний бүх аймгийн орсон Нурлааны Мустаф улсын чин Батэр эднэр 3 давлаа. За Баян аймгийн Дэлгүн Үнс Мариат өлгийн өчтөн дэвчээд Туран World компани бүх аймгийн орсон Нурлааны Мустаф улсын гэрд Батэр эднэр 4 давлаа. Нэгэн дээр үргэлж дахин дадлын гүйцэж байна. Тэр түрүүн тэгж хэлсэн хүн чинь нөгөө боксинг багш гэж ярьж шүү дээ. Өөрөө бас бокс тоглодог байсан юм. За техник усын аврагтны газ хоёр орж үтсэн. Нэг бэлтгэл хийж хийгээгүй. Эргүүлээд бит хоёр чинь багын найзууд. Тэгээд найз минь бокс руу яваал би ч үлдсэн хүн дээ. Тэгээд тиймээс. Ганц нэг медаль зүүсэн үү? Авсан. Усын аврагаас уу? Бас залууч дөө. Их дараах юм аа тэгээд тэр мэрийг нэг жоохон дэлгэрүүлээ яриул яа. Өө тэгээд нэг олон хүн өжөөг нэг гожоол тэгээд медаль орчих юм биш тэр чинь. Монгол улсын сүхэтэр өрнөнд дэлгэрэх олон их наачаа. Эрдэнэлгийн их бат гэж сайхан бөхөр 5 давж ус төрийн цолны бусаа алхаж байлаа. Тэр жилийн наадмын бэлтгэл сургуультаа хаагур зааж ер нь ямар хов хоромтой тэр наадамд орж ирсэн бай. За тэр жилийн наадмын бэлтгэл их дажгүй сайн байсан юм аа. Ерөөсөө хүн тургаахгүй бүгдийг авч шийдэж мэдэл сайн байсан. Тэг яг өмнөх нь жоохон бөөр өвдөд. Өөр чулуутай байсан. Тэр хөдөлгөөр их өвддөг юм байна. Айгуу зөвхөр та. Тэр нэг наадмын өмнөх нь 7 хоногийн өмнө жоохон форм алдаж алдс хийгээд орж исэн. Тэг яг хөтэ тэр жилийн начин болох хөвтэй байсан юм байгаа. Тий. Тусал хийлгээл зууранг 2-ын даваад чинь 8 арслан 50 арслантай нуурах.
Яг унах шахсан. Хэл аваал тий. Тэг яаж хийсэн? Барьцсан. Сонгууд бол унчих ч юм уу тий. Аа. 3 дээр. Соронзоо за. Амлуулж байлтал. 4 дээр золбоо харцахтаа. Ажилж бас надыг дуусгасуу. Дуустгийн даваан дээр л нэг азар юм. Хайсан баг. Ямар барьцнаас хайсан? Золбоо харцах ч юм бол одоо өөрөө чөлөөт барилддаг хүн учраас гарч ирэл ер нь хүнийг зогсоо зайгүй ажиллаад мутгах жагаал хайчих гадаг харагддаг шин. Тий, яг дуусаал золгосон тэгэл золгоноос мортохоор нь би дагуулж хөнгөл хайцсан. Аа. Тэгээд одоо урд жилэн 4 давчаад цол гооцсон хүн чинь бас дараа жилэн 4 давчаа сууж яхад юу бодогддөг юм. Ерөнхийдөө тэр жилээгээд нэг 5 дээр бас дахиад дээгүүр аманд очих юм болов уу, доошлох юм болов уу, хэн нэгэн авах юм болов уу гэд ер нь ямар хоо бодолтой сууж исэн бай 4 давчаа. Нин өгөө хэлгээд ядарсан болохоор юу ч бодогдох юм бах ус байна уу гэж сууж ирсэн. Тэгээд тэр жилийн наадам айгүй шахуу болсон шин. Аа. 4-5 дээр чи нөгөө завсарлага байхгүй. Бараг ямсгаагаа тарч чадахгүй. Юу бодогдох. Тийм л байсан. Сөхөө авч чадаагүй байтал. Тий. Аа. Тэг яг хөтэ нэг айгүй фейсэр их шуум болж начин боллоо болох гэж юм гээд тэгсэн болохоор тэр жил нэг сандраагүй. Тэр жилийн наадмаараа. Тий, ер нь яг нэг би нэг болчих юм байна да ингээл ингэж байгаа начин болчих юм байна л гэж. Нөгөө 19 оны наадмын. Тий. Баянбол Дарслангаас нь 20 тав байд сэлэрсэн. Тэгээд тэрэнд чинь нөгөө шүүхийн шийдвэр мэдэр тухай үед гараад унсан бөхчүүдэд нь цолын болгоно гэх тэр наадмын өмнө яригдсан байсан баг тий. Тий. Тэгэхээр нэг сандарч байсан юм байхгүй. За ер нь цолтой юм байна гэж бодож ирсэн юм. 21 онд ч наадам болоо. Тэгээ залуучтай агаар. 2 дээр хувцсан. Жамбулдарч начин. Начин болох юм байна доо. Баян онгорын жамбулдар хаслан. Зэрэг бэрчгүй харуулсан. Сайн баруун мөшгөөд үгүйцээ. Баян өлгийн аймгийн дэдүүн сумын ариат аймгийн Арслан Мустафа улсын зан Соронзон болдоор 3 давлаа. За 2 үхийн бэрдэ их л тогтоохон үргэлжилж байна. За баруун талдаа нэг давуулаа гүйдчихдэггүй юм байх та зөв өндлөнгөөс барилдааны гарах хэцүү үстэй тэгээд зүүн талдаа мордуулын давхар дахин давуулаад хөмөрчлөө. За хөмрөөд өгөх юм. Баян өлгийн аймгийн дэдүүн сум ариат аймгийн Арслан Нурлааны багсаа 2 дахь удагаан дөрөв давлаа тийм ээ. Аргагүй нэг сайн Арслан гэдгийг харуулж 2 дахь удагаан төрийн 2 наадамд дараад нь 4 давж байна. Өнгөрсөн жилд улсын аварга юун болдод өгчөрөөдсөн. Энэ жил одоо бас л одоо сайхан хүчтэй хилдэг өгчүүдээр давж одоо за мордсон мордонгууд нь дагуулж хөмрөөд бас одоо дахиндаа орсон байна. Давхар үнэхээр одоо хараатай сайхан баригдаж 4 давлаа. Баян өлгийн аймгийн дэдүүн сумын ариат аймгийн Арслан Мустафа улсын харцаг золбоогоор 4 давлаа. Болор Трейд компани, White компани нэр дээрээс одоо барилдадаг юм Арслан. За мордлоо. За ранашаа мордсон давлаа. За энэхүү нэг Монгол улсын начин цолны болсыг алхтаа да. За энэхүү баян өлгийгөөс одоо Монгол улсын начин цолтой багш нэр мэндэллээ. Баян өлгийн аймгийн дэдүүн сум ариат өлгийн хүчтэн бүхийн дэвжээ Турван Уралд компани бүх аймгийн Арслан Нурлааны Мустафа улсын өсгөдөр өрн дэлгэн чин инг батаар тав давж Монгол улсын начин цолны болцыг хангалаа. Баруун талд араар нашаад өсгийг өрнөж хумордсон бүр тэвэрч барьж яваад өргөж гарч ирээд давлаа та. За Мустафа Арслан бол үнэхээр одоо бэлтгэл сайтай ер нь одоо сайн Арслан гэдгийг 2 жил одоо дараалан харуулж төрийн 2 наадамдаа тав давж Монгол улсын начин цолны болцод хангалаа. За энэхүү баян өлгийн нутгаас бол одоо улсын дахин нэг цолтон одоо гарч ирж байна. Ер нь ингээ өөрөө чинь барилдаа алдаа оноо гэл ингээл энэ зэргийг ярьж байгааг ингээд сонсоод байхаар юмыг их боддог, тунгаадаг
юм шиг санагдчихна. Тэгэд юмыг их бодож тунгаадаг хүн бол их ном уншдаг, тиймэрхүү байд юм болоо гэж боддог. Өөрийн шинэ хувьд ер нь номтой хэрэг нөхөрсөн хүн бай. Ер нь яг хуу тэгээд 10 жилдээ бүх болоогүй байсан бол би чинь нэг гайгүй л нэг эрдэм номтой хүн байх байсан болоо гэж боддог шүү дээ. Яагаад гэхээр сургуулаа төлөвлөж олимпиадад ордог байсан үе байсан надад. Одоо сүүлийн үед их тийм нэг философийн шиглэлийн юм уушиг дуртай болсон. Тэрүүгээ дагаад бас нэг бодлын айгүй гүн гүнзгий юмд орчихоор өдөр болгон нэгсэн би түрүү хэлсэн шүү дээ нэг магадгүй өнөөдрийн бодол маргааш бас өөр байж магадгүй тий. Бас хүн оюун санаагаараа хувьсан өөрчлөгдөж ёстой бол үл гэж боддог. Тэр утгаараа ч номтой нөхөрлсний буруу бас байхгүй. Бүгчүүд бид нар ялангуяа одоо биеийн хүчний юм аягүй хийж байгаа. Бас хажуугаар нь их эрдэм ном хүнд илүү болохгүй шүү дээ. Илүү төхгүй. Баян аваргын тэр ярилцлагыг та харж ирсэн биз дээ. Өхөн хөлтлөө суралцсан би Монгол бичиг суралцах гэж байгаа гэдэг. Тэр нэс их юу авсан. Одоо нийгэм бөхчүүдээс их олон юм хүсдэг болцсон л доо тийм ээ. Бүх хүн ингэж болохгүй, бүх хүн тэгж болохгүй. Эсвэл одоо барилж байгаа хүний тоо хийдүүлээ. Олон мянган байгаа шүү дээ. Өөр гэр бүл төрж өссөн өөр хүмүүжүүлэлтэй. Тийм учраас одоо бөхчүүдэд нэг нийтлэг ийм юм байна гэхэд бас хэцүү. Энийг бол эртээрээс одоо жудаг гэж ярьж исэн бол одоо үед одоо тийм ээ цолтой хүн заавал ийм байх ёстой, тийм байх ёстой гэдэг хайрцаг гэнд орхон бас нэг талаар учир дутагдaltaй гэж боддог миний хувьд. Яагаад гэвэл тэр хүн чинь бас бие хүн өөр юм бодолтой тийм ээ. Магадгүй өөр одоо үзэгч дэмжигч нь тэр бүхийг ийм тийм байх ёстой гэж бодж итэл тэр хүний бодол өөр шүү дээ. Тэгэхээр одоо хүний үзэл бодлыг хүндэтгэхгүй хүн бол бас нэг гүйц боловсроогүй тийм бах хандлагатай байгаад байгаа. Тэгэхээр өөрийн бодлоо хүнд тулгадаг тийм. Тий, одоо өөрийнхөө бодлыг өөрийнхөө талаас л тулгаад идэг тийм. Тэгээд яг тэр бодлоор нь байхгүй бол тэр хүн болж харагддаг, тэр хүнийг муугаар хэлдэг, муугаар ярьдаг, бичдэг. Тий, одоо яг ийм хандлага одоо бүр ихсээд байна. Ерөнхийдөө өөрийн чинь энэ барилдааны талбайд Монгол хүүхийн дэвжээнд ер нь баримталж явдаг зарчим үйл юу вэ тийм ээ? Энэ үзэгчдийг яаж хөндлөх юм, өрсөлд төвчөө яаж хөндлөх юм, өөрийгөө яаж одоо авч явах юм? За миний хувьд бол хамгийн ихэнд одоо хүний гар хуруу авахгүй байх хэвээр. Зодог шуудаг өмсгөл маань тийм ээ? Одоо эсрэг бөхөө тийм эрүүл мэнд гар хөлийн автдаг муухай юм хийж барилдаж яах юм. Тийм атгах санаа агуулахгүй, хүнийг хуурж мэхлэхгүй, ам хийхгүй. Зүгээр зөв сайхан шудраг барилдаал явахыг боддог. Магадгүй би миний хөдөлгөөн би өөрийгөө гаднаас төлж чадахгүй шүү дээ. Магадгүй миний нэг эвгүй хөдөлгөөн хүмүүст нэг муухай харагдаж магадгүй. Зориудын юм шиг тийм зориудын юм шиг. Энэ болгон дээр одоо том бөхчүүд айгүй муулаад байгаа харагддаг. Тэгэхээр миний баримталдаг юм гэх юм бол одоо сайхан нүүр бардам. Хүнийг өөрчилж чадахгүйгээс шүү дээ. Өөртөө нэг хийх ёстой юм аа өөрөө шудраар хийгээл барилдах ёстой бол барилдаал ингэж явах нь зөв болов шүү дээ. Одоо бөхчүүдийн одоо нэг жаахан эвгүй унгаах ч юм уу, дахин юмаа жаахан эвгүй авч өгөлцөх ч юм уу, нэг ингэж барилдааны талбайд нэг жаахан характертай барилдах ч юм уу. Жишээнүүд дээр ингээл үзэгчд тэрийг одоо зураг бичлэгийг ингээл сошиал дээр өөрсөйвэл ингээл бүгдээрээ тэр хүнийг нэг бол муулаад нэг бол магтаал ингээл янз болол хэлдэг л дээ. Тэгээ саяны одоо хамгийн сүүлийн жишээ гэхтэл Орхонбаяр Арслан Батүлзий зааныг давчаад нэг ил үүснээс нэг ингээд нэг жаахан татах шиг болсон юм. Тэрийг бас нэлээ явуулаа. Дараа нь тэр хоёр дахиад барилцсан. Дахиад л мөн тэр хоёрын барилдаан дээр янз юм яриад эхэлсэн. Тэгэд энэ бүхэн ер нь бөхчүүдэд өөрсдөд нь болон тухайн нөгөө нэг хамт барилдаж яваа бөхчүүдэд нь
яаж тусдаг вэ? Та нар ер нь энэ нийгмийн магтаал шүүмжлэлийг яаж хүлээж авч тэрийг ер нь хэрхэн тунгааж байдаг вэ? Магтаал шүүмжил яг хүн л өөр л хүлээж авах байх л та. Одоо сайхан хүртэл миний таньдаг олон хүн муулж бичсэн л юм байна. Одоо тэгээд тэр гол тэр барилдааны дараа тиймэрхүү юм хийгдэх нь миний хувьд бол нэг хитрхи тийм буруу юм байхгүй, цохиж авахгүй бол тий. Энийг чинь юугаар тайлбарлах гэх нэг гэхээр хүн инээж агаад барилдвал хүч нь гарахгүй. Мэдээж шатруу байх хэрэгтэй. Тэгэхэд байглаасаа цаанаасаа хүний тийм араатлаг шинж бүрджиж хүнийг авч шидэх юм уу одоо авч шидэх нь цаашаа одоо авч мэх хийж унгахад хүч шаардахад юу хэрэгтэй вүлээ? Манай хүмүүс мэдж байгаа тийм ээ одоо аюу их тийм адреналин ялгарсан байгаа шүү дээ биед нь. Тэнгүүтээ тэр хүн нөгөө амархан унцхлаар нөгөө зарим хүн ингээл биед юм тэсэхгүй татчих юм уу? Эсвэл нөгөө биедх нөгөө зөриүүлсэн аюу их тийм хор шарн гараагүй багт нэг гараагүй л байгаа шүү дээ. Тэгвэл туг тойрж ирээл тавьширна. Тэр хооронд гарч исэн юм энэ хүмүүс буруугаараа ойлгоод энэ хөвдөрч гэл нэрээсээ нэг бүх хүн гэдэг чинь нэг инээгээл нэг явж явах хэвээр юм шиг хараад тэгсэн мөртлөөсөө айгүй тийм шартаа хор шартаа барилддаг хор түргэн шуурхаа барилддаг хүмүүс дуртай одоо айгүй тийм боломжгүй хоёр зүйл хөсөд байгаа байхгүй. Наврын баярын өдөр одоо бид хоёрын ярилцлага гарна. Тэгээд өөрөө энэ жил яг Наврынсын баярт барилдаагүй өнжлөө. Урд нь бол бас барилдаад аймгийн цолтоо байхдаа төрүүлж байлаа. Тэгээд би нэг ярилцлага чи уншиж байхад ер нь Наврынсын баярын барилдаанд төрүүлчихэд за би ч бас нэг овоо болж байгаа юм байна шүү гэж өөрөө өөртөө итгэл их нэмэгцэн гэж ярьсан байсныг одоо санаж байна. Тэгээд ямар ч байсан хамгийн анх барилдж байхад бид нар ингэж боддог байсан. Тэр эндэр дээр гарч үзэх юмсан гэдэг. Тэгээд эндэр дээр гараад эхлэнгүүд ихтгэл төрж байгаа ч. Тэрнээс өмнө яг би нэг төрүүлж үзээгөө ч гэсэн шүүгэрч мөгөрчлээсэн. Нэг төрүүлж үзэхлээр бас шал өөр байд юм гэлээ. Дараа нь тэгээд дахиад амбух зэрэг төрүүлэл тэгэл ер нь нэг улсын цол авандаа л гэдэг бодол яг гүйцэд орж ирсэн шүү дээ. Тэрнээс өмнө нэг худлаа хүн асуухаар улсын цолтон болно гэж хэлэнгүүтээ өөртөө итгэхгүй байгаа шүү дээ. Тэгээд нэг хэлэхэд. Тэгээд дотроос нөгөө бүрэн итгэх хэрэгтэй юм байл л да. Нэг Мухаммед Алигийн үг байд юм байна. Хүн өөртөө итгэж эхлэхэд амжилт ойртдог. Бүрэн итгэхэд одоо амжилт гарч эхэлдэг. Тэгэхээр нэг бүрэн итгээгүй байсан юм яг нэг аймаг зэрэгт нэг ганц нэг төрүүлж ирээл яг одоо л нэг болно доо гэсэн бүрэн итгэл төрж ихсэн. Тэр утгаараа чи би одоо ингээд залуучуудаа тэгж хэлдэг. Өөртөө бүрэн итг. Өөрийн ч одоо голчилж хийдэг мэхнээс их юм бол энэ давуулж гойдох мэхийг их сайхан онцлог өөр мөцтөө хийгээд ах шиг байна. Тэгээд тэр ч мэхийгээ бас хийж байгаа сайхан гэрэл зургууд бас их гоё акшн болж үлдсэн байгаа харагдах юм. Саяхан хүртэл одоо заалны барилдаанд шүүгөрчөө 6-гийн доонд Хотелзээ сантай барилдж явахдаа яг давуулаад үндсэн мэхий хийгээд хоошоо нумраад сайхан гойдж байгаа харагдсан. Тэгээд заан ер нь хүний хийсэн хэр баргийн мэхийн төдөлдөггүй тулдаал тэнд үлдэх шиг болсон. Энэ мэхийг ер нь хинээр заалгаж яаж сурч исэн мэх вэ? Мөн энэ мэхийг чи зөрөгт багшаар заалгаж исэн. За. Зөрөгт багш тэр алдар дээр бэлтгэл хийдэг байсан. Тэгээд ерөөсөө хэний нуруу хамгийн сайн байна үзийгээд ингээл адилхан ингээл гүйтэл барьц авч давуулцаал. За эхэлгээл одоо гар барилдаа шиг эхэлж байгаа шүү. Тэгээд би тэгээд бүгдийг сэвж исэн байхгүй. За. Тэгэхээр чамд энэ наад мэгч ирэн тохиромжтой юм байна та гэж. Тэгэл нэг мэдсэн хийдэг болцсон. Тэр ч одоо нэг мөхийг ч олон хүн олон янзаар хийн штэ. Тухайн хүний бас мэдэрч сүүл үедэхтэй орхоо байцжээ. Яагаад давтахаа байгаад байгаа юм. Үгүй гимцнээс хойш орхоо байцжээ. Тийм үү.
Тэгээд би чинь бас өөр хүний бас биеийн байдал хөгжил бэлтгэлчтэй бол махин ч гэсэн өөрчлөгдөж идэг юм шиг байна. Тийм. Нуруу жоохон уян байсан тул та тэгж мурдаг байсан. Одоо ч нумарч чадхаа байж. Өөрөө доор орчдөг л чинь. Нумрын гойдаа чинь их сайн хүн их тайван байдаг байхгүй. Энэ өөрөө ингээд гэдэг. Өөрөө ундаа гэж бодож итэл нэг авч доороо хийчихсэн байж байгаа байхгүй. Тэгээ анх би чинь нэг цагаан сарын барилдаанд Батмөнх начин, Амрын Батмөнх начин хүнтэй гойдсон чинь бүр эргээд хөл дээрээ буугаад тэгээ би яаж унснаа санахгүй. Юу болчих гэж бодоод. Гिचсэн үе байгаа штэ. Тэр хүн хүндээ бас өөр өөр л хийгдэн л та тий. Казак түмний Наврызын баяр гэдэг маань одоо ерөнхийдөө танайхны хэдий үеэс ингэж уламжилж ирсэн баяр байдаг юм бэ. Тэгээд энэ баяраар ирэн танайхан ямар хуу ёссан шил үлддэг вэ тийм ээ. Одоо монголчууд цагаан сараа болохоор буузаа хийдэг шиг танайхан Наврызын баяр төхөөд ирэхээр ямар бэлтгэл болоод ямар хоолунд идэж ингэж одоо баярлдаг бай. За тэгээд нүүдэлчин бидний бас адилхан хаврын баяр тийм ээ. Орзын баярыг ч одоо өдөр шөнө тэнцсэн нарны баяр гэж бас яригддаг. Тэгээд одоо Наврыз зоорт хор мэдээж одоо гэр орноо цэвэрлээл. Тэгээд одоо сайхан мах чана одоо манай их сурвал толгоо сүүж тэгээд агуулад одоо кац юу гэдэг бүгдийн чана. Тэгээд тэрний шашууланд хүч будаа ч юм уу будаа хийгээл. Тэгээд одоо айлууд ихсээд мэдэлцэл ингэж явсан үлэмжлэл баяр юм байгаа. Тэгээд хожим нь одоо тэгээд цаг үеэд байгаа ч өөрчлөгдөж байгаа байлгүй одоо. Хөөхт бахта нэг 40 айл хийсдэг гэл нэг 40 айл орох гэж үзчихсэн үеуд байгаа. Яа. Өтөртөө 40 айл чинь бас чанга шүү дээ. Тэгээ яг бэлгэсэлт өөхөө. Бэлгэсэлт бол өгөхгүй. За. Зүгээр л баярын мэд түргээл ороод нас бол 30 дөнгөж гарч байна. Тэгэхээр наадам бол нэлээд хэд байна. Энэ хугацаанд өөрийгөө яаж одоо бэлтгэл сургуулаа яаж бацаа, бэлтгэлийн горим, мэх техникээ яаж шинжилье гэж бодох. За би ч одоо эхний ээлжинд ямар ч байсан гимтлээ нэг бүрэн ангаач гэж бодож байгаа. Тэгээд мэх техник бол одоо тэгээд олон жил яасан. Мэдээж хувьсан өөрчлөлт бол явна. За ингээд өнөөдөр бас Казак түмний уламжлалт одоо Наврызын баярт зориулсан тусгай дугаарыг маань хоморт нүрэлэн саатаж сайхан ярилцсан ачин их баярлалаа. Тэгээд хоошид бас сансандаа хүртэл сайхан барилдаж нутгийн олон жил баясгаж яваарай гэж өрөөх байна. За баярлалаа. Одоо танаа телевизэл танаа хамт олонд одоо өнөөдрийг мэндийг хүргье. Тэгээд одоо нийт телевиз үзэж сууж байгаа Монголынхаа Казакийн арт түмэнд Наврызын баярын мэндийг хүргье. Улс сон буусан, ах мол буусан гэж хэлмээр байна. За баярлалаа.Хэн үзэгчтэй өндөгөөр нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Шинэхэн дугаараар иргэн уулзтлаа. Баяртай үзэгчтэй. Би ч одоо тех нарийнхан хоолойтой юм. Хөрөө сонсохоор юу сонсогддог шээ. Нарийнхан хоолойтой гэхээсээ илүү их зөөлөн ярьдаг юм шүү дээ. Хоолойны өнгөлдөгт нэг нарийнхан биш хоо гайг баг. Ариг ер нь хэр уудаг вэ? Нэг сайн уучдаг. Гэхдээ 100 ууж чадахгүй мөртлөөс хүйтэрэхэр л их гоё санагдаад байна.